Энэ удаагийн хичээл хавтган хөшөөрөлт механизмын кинематик шинжилгээг хийхин өмнөх байрлалын план байгуулж, хурдны план байгуулж кинематик шинжилгээ хийя. Хурд уртгалын план байгуулдаг дараагийн ухтал болгож. За ер нь бол кинематик шинжилгээ хийх юм нь бол бүтцийн шинжилгээг бүрэн хийгээд тухайн өгөгдсөн байрлалд бол механизмын байрлалын планыг зурсан байх ёстой. За тэгвэл биднэрт энэ бол ер нь урьдчилан ингээд тахиргол кулисийн чулуу буюу кулисийн ползун 3 нь кулис гэсэн ийм механизм өгөгдөжээ. За энэ дээр бол энэ тахирголын байрлал 315 градус тахирголын эргэлтийн хурд, за тэгээ мөчүүдийн бодит хурдууд, за энэ байрлалын планыг байгуулахдаа бол бид нар тодорхой масштаб сонгож масштабаар зурна өгөгдсөн байрлалд. За масштабаар зурхтаа бид нар LAB гэсэн тахирголын хэмжээг 45 мм байхаар 0.5 метрийг хуваах нь миллиметр гэсэн үнэлгээтэй масштаб сонгож авлаа гэсэн үг. За энийг бол сонгож авахдаа ерөнхий тооцоо хийж байгаа хүн болвол одоо тухайн зургийнхаа төрсөлж байгаа талбай болон одоо тооцооныхаа наривчлалтаа уялдуулж энийг бол бас мэдэж сонгох хэрэгтэй гэсэн. За AB хэмжээг бол 45 мм сонгоод ийм болсон болвол бусад энэ хэмжээнүүдийг энэ масштабаараа масштаблаж зургийн хэмжээнүүд рүү шилжүүлнэ. За AD хэмжээ болвол энэ хоёр төв хоорондын зай хэмжээ болвол 120 мм болжээ. Масштабтай байгаад за мөн гих мэтлэнгийн хуваасаар CD, BD гэсэн хэмжээнүүд 170 94 мм болсон байна. За энэ өгөгдсөн хэмжээнүүдээр энэ байрлалын планыг байгуулъя. За хамгийн эхлээд байрлалын план байгуулахдаа энэ үндсэн үйл хөдлөх тулгууруудыг эхлэж тэмдэглэдэг. За энд бол бид нар тахирголын А төвийг авчих юм. За тэгээд 97 мм-ээр AD хэмжээ бол 120 мм байна. За энийг бол би ер нь өмнө нь бол тооцчихсон учраас баримжаалаад энэ дээр байгуулъя гэсэн үг. За энэ хооронд бол бид нар AD тулгуурууд гэсэн үг. AD тулгуурууд. За үйл хөдлөх тулгуурууд эхлээд тэмдэглэнэ. За дараа нь бол бид нар тахирголынхаа байрлалыг тахирголынхаа хэмжээ 45 мм-ээр энэ 315 градуст тахирголынхаа байрлалыг зурна. За зурхтаа яах вэ гэхээр зэрэг бид нар хэвтээ тэнхлэгээс P үндэсэг бол хэвтээ тэнхлэгээс цагийн зүүнний эсрэг чиглэлд тоолдог. Цагийн зүүнний эсрэг чиглэлд тоолдог гэсэн. За цагийн зүүнний эсрэг чиглэлд тоолж байгаа бол эндээс 90 градус 180 270 45 градусыг нэмээд 315 градус болох нэ. 315 градус болж байна гэсэн үг. 315 градус. За энэ бол эндээс ингэж ирсэн P1 өнцгийн байрлал. За тахирголын урт бол биднэрт хэд байгаа гэхээр 45 градус биш 45 мм. За дараагийн энэ кулис болвол энэ B цэг дээр давцж байгаа учраас кулис тахирголын хоёрыг урьдчилсан байдлаар хийж татнаа. Ингээд татчих. Хоёрдугаар ангийн хоёрдугаар ирэмбийн бүтцийн группийг гэж байгуулна гэж. За энэ. За энэ бол А төв, энэ Б, энэ нь Д.
За энэ хэмжээнүүдээр бол гэж байгуулах юм. Байгуулнаа гэж. За эргэлтийн чиглэл бол бид нар анх ихсэн өгөгдөл дээр бол энэ чиглэлд N1 эргэлт гэж байгаа. За энэ дээр C-цэг бол мөн C дэм 170 м. Энэ дээрээс энэ хүртэл 170 мм дээр цэгийг авнаа. 3 дугаар мөчтөр оршиж байгаа. За 1 дугаар мөч бол дахир гол, 2 дугаар мөч бол кулисийн чулуу буюу кулисийн пол зүүн, 3 дугаар мөч бол ганхах кулис. За энийг ингэж байдлаас байгуулсныг бол дахир голын 365 дахь градус дэх механизмын байрлалын палан гин. За одоо хурд тухайн мөчүүдийн кинематик хосууд дээрх шугамын хурднуудыг тодорхойлох. За мөн энэ мөчүүдийн бусад өнцөг хурд болон шугамын хурдтгалуудыг тодорхойлъё. За бид нар А төвтэй харьцангуй N1 өнцөг хурд мэдэгдэж байгаа учраас энэ B1 цэгийн энэ дээр B цэг бол 1-р мөчийн үзүүр дээр B1 цэг байгаа. Мөн 2-р мөчийн яг пол зууны төв дээр B2 цэг байгаа. 3-р мөч дээр бол B3 цэг байгаа гэд. Энд бол зэндээ B бол 3 B кинематик хос дээр оршиж бол 1-р мөчийн B1, 2-р мөчийн B2, 3-р мөчийн B3 гэсэн ийм 3 цэгүүдийг агуулсан цэгээ гэсэн үг. За тэгвэл за эхлээд бид нар А-тай харьцуулаад B1 цэгийнхаа хурдыг олъё. B1 цэгийн хурдыг. За биднэрт биш үү B1 цэгийн хурд гэдэг болвол мөн B2 цэгийнхаа B2 цэгийн А төвтэй харьцуулсан хурдтайгаа болвол ижил. Ягаад гэвэл энэ хоёр зөвхөн энэ дахир голын үзүүр дээр пол зүүн байжгаад А төвөө ингээд тойроод эргэж байгаа бол энэ пол зууны геометрийг тооцоогүй байгаа тохиолдолд энэ бол B1 B2 энэ төвийг тойроод л нэг л ижил хурдтай эргэнэ гэсэн үг. За тэгвэл биднэрт B цэгийн B1 цэгийн хурдыг олъё. Энэ нь бол омега 1-ийг үржих нь LAB юм. LAB. За тэгвэл LAB гэвэл энэ эргэлтийн давтамжаас өнцөг хурд руу шийдвэрлвэл P1 хуваах нь 30 үржих нь LAB юм. За энийг бодоод тодорхойлоход шууд энийг өмнө нь бол бодоод тааруулсан бодлох тул энэ хурд бол 113 м/с хурдтай байжээ. За энэ хурд бол чиглэл нь хэмжээнд мэдэгдсэн. Чиглэл нь перпендикуляр AB радиустай перпендикуляр чиглэлд энэ өнцөг хурдныхаа чиглэлийн дагуу чиглэлд гэж байна. Энэ бол манад BV1 цэгийн хурд юм. Энэндээ перпендикуляр. За одоо биднэрт 2 дугаар ангийн 2 дугаар ирэмбийн 2 3 дугаар мөчийг агуулсан бүтцийн нэгжид энэ бол биднэрт юу байна вэ гэхлээр зэрэг эргэх давших эргэх гэсэн кинематик хосуудтай бүтцийн нэгж байна. За энэ бүтцийн нэгж дэх хурдыг тодорхойлъё. За бид нар хурдыг тодорхойлохдоо өмнөх хичээлүүд дээр үзчихсэн одоо 5 томьёоны дагуу тодорхойлно гэсэн үг. Тэгэхлээр зэрэг ползооныхаа хурдыг гэсэн ползооны төвийн BV2 цэгийн хурд болвол B2 B цэгийн хурд болвол зөөгч хөдөлгөөний хурдн дээр
B3-ийн D-тэй харьцуулсан хурдан дээр нэмэх нь энэ давших харьцангуй хөдөлгөөнийхөө хурдыг вектор нэмнэ. За харьцангуй хөдөлгөөний хурд нь B2-ийн B3-тай харьцуулсан хурд юм. За энэ бол бидний энэ бүтцийн нэгждэх кинематик вектор тэгштгэл юм аа. За энэ вектор тэгштгэлийг одоо үнэлнэ. Нэгэнт биднэрт B1 А-тай харьцуулсан энэ хурд болвол эндээс мэдэгдэж байгаа. Чиглэлчэнд мэдэгдэж байгаа, хэмжээнд мэдэгдэж байгаа учраас хэмжээ мэдэгдэж байгаа чиглэл мэдэгдэж байгаа векторын дагуур нэг, хэмжээ мэдэгдэж байгаа векторын дагуур нэг, чиглэл мэдэгдэж байгаа векторын дагуур бас нэг хоёр зурсан. За энэний чиглэл бол перпендикуляр AB-д. За B-гийн D-тэй харьцуулсан бол зөвхөн энэний чиглэлийн дагуу чиглэлд байна гэсэн үг. Одоо энэ чиглэлд перпендикуляр байна гэсэн. Тэгвэл перпендикуляр BD BD-д перпендикуляр байна. Энэ нь бол зөөгч хөдөлгөөний хурд нь D төвтэй харьцангуйгаар ингэж эрэг хөдөлгөөн учраас эргэлтийнхаа BD радиустай перпендикуляр чиглэлд байна. Тухайлсан ерөнхий чиглэл нь. За B2 пол зуун нь B3 цэгтэй буюу энэ пол зуунтай харьцуулахад давших хөдөлгөөн хийх буюу пол зуундаа ныхаа дагуу давших буюу пол зуундаа параллел чиглэлд байна. За энэ нь бол параллел BD-д параллел байна. За вектор тэгшгэлийг бид нар планиметрийн арга буюу план байгуулах аргаар бодно. За векторуудыг планы аргаар бодохдоо векторуудынхаа нийлбэрийг планиметрээр план байгуулж хэрчмүүдээр дүрсэлж байгуулна. За гэхдээ нэгэн вектор тэгштгэл бол хоёр үл мэдэгдэгчтэй байж планы аргаар бодогдох боломжтой. Хэрв 3 үл мэдэгдэгчтэй тэгштгэл байх аваас дараагийн бас нэг харьцуулсан тэгштгэлийг бичнэ. Манай тохиолдолд бол энэ тэгштгэл бол бэлэн бодогдох боломжтой тэгштгэл. За нэгэн бид нөгөө план байгуулах гэж байгаа тул планы масштаб бодно. Мю B гэдэг хурдны планы масштаб нь B энэ BC-ийн хурдыг хуваах нь P-гээс V. Энэ PV гэдэг бол бид нарт энэ планы туйлцэг гэсэн үг. Планы туйлцэг. Планы туйлцэг гэдэг бол энэ кинематик хэлхийнд байж байгаа хурдан тэгтээ тэнцүү байх хөдөлгөөнгүй А, D цэгүүд гэсэн үг. А, D цэгүүд юм. А, D цэгүүд. За AD цэгүүд юм а гэж. За тэгвэл бид нар BC-ийн хурд бол тэн дээр 100-ны 13 метр секунд байсан. Энийг хуваах нь PV. PV-г бол бид нар 56.5 мм сонгож авсан гэж. За энэ бол яах вэ гэхээр масштаб нь бол 0.100-ны 2 метр секундыг хуваах нь миллиметр гэжээ. План дээр бол 1 мм-д 0.22 метр секунд хурд төрслөгдөнө гэсэн үг. Бодит урд төрслөгдөнө гэж. За одоо плана байгуулъя. За план байгуулахад вектор тэгштгэлийн үндсэн вектор тэгштгэлээс нэгэнт BC-ийн хурд болвол А-тай харьцуулсан BC-ийн хурд болвол хэмжээ чиглэлийн хувьд мэдэгдэж байгаа. Бид нар 56.5 мм-ээр би буруусэн биш мм-ээр төрслөнө гэсэн үг. За энийн дээр перпендикуляраар энийг бол маш наривчлалтай аавн ихэвчлэн бол зургийн програм ашиглавал их наривчлалтай, бүр мянганы наривчлалтай гарна гэсэн. За энэ дээр энэ бол манад V1 мөн V2.
перпендикуляр. Энэний чиглэл бол юу байх вэ гэхлээр перпендикуляр А Б ерөнхийдсэн чиглэл нь. За дараагийн чиглэл бол B3-ийн D-тэй харьцуулсан. D бол энэ дээр хурдны план байгуулахад бол харьцангуй цэгээ тухайн вектор бол дайрсан вектор бай татагдана. За тэгвэл D цэг бол энэ туйл цэг дээр байж байгаа. Энийг дайруулад BD-д перпендикуляр. За энэ BD-д перпендикулярыг авлаа. Перпендикулярыг авлаа. Туйл цэгийг дайруулж гэж татнаа. Эндээ перпендикуляраар туйл цэгийг дайруулж гэж татлаа. Наагч. За энэ бол манай перпендикуляр BD тухайн вектор байж байгаа перпендикуляр. За энэ дээр B-ийн D-тэй харьцуулсан харьцангуй хөдөлгөөнийх нь хурд нь энэ кулисийнхаа дагуу давших тул энийндээ параллел чиглэлд энэ параллелийг гэж авчир татнаа. За энэ дээр бол бидний B3. За энэ хурд бол B3-тай харьцуулсан B2 пол зууны харьцангуй хурд гэсэн үг. Харьцангуй хурд. За ийм план байгуулагдлаа. За одоо энэ дээрээс бид юу хурдуудаа олохдоо B3 цэгийн хурд B3 цэгийн O B3 цэгийн D-тэй харьцуулсан хурд нь B3 цэгийн D-тэй харьцуулсан хурд болвол μ B-г энэ планыхаа масштабыг үржих нь энэ дээрээс энэ хүртэлх хэмжээ P-гээс V3 хүртэлх хэмжээ. За гэрээд утгуудыг бичье. За энэ хурд байна. Харьцангуй хөдөлгөөний хурд нь V2-ыг B3-тай харьцуулсан харьцангуй хөдөлгөөнийх нь давших хурд нь энийг үржих нь B2 V3 хэрчим. За эдгээрүүдийг бол энэ дээрээс хэмжиж авчээ. За план байгуулж хэмжиж авахд P байна 24 мм. Энэ масштаб болвол биднэрт энд хурдны масштаб болвол 0.102. 0.102-ийнхаа 2-ыг үржих нь 24 мм буюу 0.48 м/секунд гарчээ. За харьцангуй хурдных нь бол мөн 0.102-ыг үржих нь 51 мм буюу 102 м/секунд хурд гарчээ гэж. За ингээ хурдныхаа бодит утгуудыг олчихлоо. За одоо биднэрт энэ 3 дугаар мөчийн C цэгийн хурдыг тодорхойлно. C цэгийн хурдыг тодорхойлоход бол биднэрт нэгэнт энэ хурд мэдэгдэж байгаа болвол энэ бол манад V3 цэгийн D-тэй харьцуулсан хурд. Тэгвэл биднэрт ийм зүйл байх. C цэгийн хурд бол
ийм төсөөтэй гэсэн үг. Ийм төсөөтэй. За тэгвэл энэ төсөөн дээрээс энэ хурдан дээрээс энэ төсөөг бичье. Энэ бол манад B C цэгийн D төвтэй харьцуулсан хурд. За тэгвэл бид нэр шууд энэ палааных нь төсөөс утхан дээрээс нь төсөөг нь бичье. За тэгвэл P-гээс V3 цэгийн хурдыг хуваах нь энэ радиус. D-гээс B-гээс D радиус мөн C цэгийн хурд нь бол P-гээс C, B-гээс C-гээс D хүртэлх энэ хурдад харьцуулж гэсэн үг. За энэ дээрээс бид нар PC-г олсон чинь PC-г болохоор хэдэн миллиметр байсан бэ гэхээр миллиметр байсан бэ гэхээр 43.4 миллиметр байжээ. Миллиметр. За энийг хурдан шилжүүлэхэд, бодит хурдандаа шилжүүлэхэд BC-ийн хурд бол μB үржих нь PC буюу 0.82 метр секунд байжээ. Метр секунд байсан байна. За одоо биднэрт 3 дугаар мөчийн өнцөг хурдыг тодорхойлно. 3 дугаар мөчийн өнцөг хурдтгалыг тодорхойлно. Өнцөг хурдыг тодорхойлно. 3 дугаар мөчийн өнцөг хурд бол бидний 2 тамиасаар өмнөх хичээл дээр үзсний 2 тамиасаар омега 3 болвол тэнцүү омега 3 тэнцүү B C за C-ийн хурднаас ч болно C-ийн хурднаас ч болно B-ийн хурднаас ч болно. За B3-ийн D-тэй харьцуулсан B3-ийн D-тэй харьцуулсан хурдныг хуваах нь LBD. За энэ хэдэн гэсэн мэтлэр 100-2 за 140 да аридан секунд гарчээ гэж. За энэ нэгжтэй. За энэ хурд болвол энэ B3-ийн D-тэй харьцуулсан хурднаас авч бодсон тул энэ чиглэлд энэ хурдтайгаа нэг чиглэлд омега 3 гэсэн өнцөг хурд байх юм а гэж. За энэ бол бариллын план байгуулад хурднуудыг тодорхойлсон ийм шинжилгээ байлаа. За анхаарал тавьсанд баярлалаа.